илэрнэ. Зүсний замын эмгэг гэж үнийг үзнэ. Иймч баруун гарынхаа дотор ирэмгээр өвчтний баруун хавиргын номон дээгүүр зөөлөн дөргөхөд чинэрсэн цус өвдөлт өгнө. Мөн хоёр талын хавирганы номон дээгүүр харьцуулсан тогшилт хийж баруун талынх илүү өвдөлттэй эсхийг тодруулна. Өвдөлт илэрвэл Ортнер-Грековын шинж гэнэ. Зүсний замын эмгэгийн үед лаборатори болон багжийн шинжилгээний олон аргыг хэрэгэлдэг. Энэ удаад өргөн, хөдөө орон нутагт ч гэсэн ашиглагддаг онош тавихад дөхөм үзүүлэх, цусны болон шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээнд гарах өөрчлөлтүүдийг толилуулъя. Биохимийн шинжилгээнд буюу цусанд билирубин, холестерин тодорхойлох. Билирубин нь цусны зам, чулуу, хавдар зэргээр дарагдах хол ангитын үед ихснэ. Холестерин нь цусны зам, чулуугаар бөглөрсөн болон бөглөрөөгүй эмгэгэн үед ихссэн тодорхойлогдно. Цусны ерөнхий шинжилгээнд цагаан эсийн тоо олширч нейтрофилийн зүүнний хазайлт болох улаан эсийн тунах хурд ихсэх нь холецистит хол ангитын үед тодорхой байна. Шээсэнд билирубин тодорхойлох. Цусны ерөнхий суугийн бөглөрлийн үед илэрнэ. Шээсэнд уробилин, өтгөнд стеркобилин тодорхойлогдохгүй болох. Цусны ерөнхий суугийн бүрэн бөглөрлийн үед эдгээр нь илэрдэггүй. Олгон хурц үрүслийг илрүүлэхдээ хэвлийн урд ханыг ажиглах аргаар эхэлнэ. Үрүсэлтийн үед тухайн хэсэг газрын булчин чангарснаас амьсгалд хоцорч оролцох нь харагдана. Үзлэг өнгөц тэмдэглэлээр эхэлнэ. Өвдөлтийн эсрэг өвдөөгүй талаас нь эхлэх ёстой. Өвдөлттэй буюу өрөвсөлтэй газарт булчин чангарч эмзэглэл илэрнэ. Иймч 3 хурууны өндгөөр хүйсэн дээр дарахад өвдвөл Думбадзигийн шинж гэнэ. Иймч баруун гарынхаа дотор ирэмгээр гидсний уруудах хэсгээ дарж өвчтнийг амьсгалаа гаргах үед дарж буй гараа сулруулалгүйгээр огцом түлхэхэд олгон орчимд өвдөлт илэрхийг Роузингийн шинж тэмдэг гинэ. Өвчтнийг амьсгал авах агшинд эмч баруун гарынхаа дотор ирэмгээр баруун хоригны нумны дунд хэсэгт буюу гидсний өксөх хэсэг дарж амьсгал гаргах үед нь эмч байрлуулсан гараа доош нь чиглүүлэн шувтархад өвдөлт өгчөөл цамцны шинж гэнэ. Эмч гүн тэмдэглэлтийг хийж гарыг огцом авахд өрөвсөж шинэрсэн хэсэг өвдөлт өгч байвал бид Шоткин-Блюмбергийн шинж гэнэ. Өвдөлт 3 янзаар илэрнэ. Ходоодны орчим 2-5 цаг, дээд тал нь 12 цаг гаруй өвдсөний дараа өвдөлт хэвлийн баруун доод хэсэг рүү шилжиж цаашид хэвлийн нэлэнхүйдээ эмзэглэхийг Кохер-Волковичийн шинж гэнэ.
Өвчтнийг нуруугаар нь хэвтүүлж олгойн орчимд эмч тэмдэглэл хийх явцдаа баруун хөлийг өргүүлэхэд мускулус псоус болон эмчийн дарсан хэвлийн хан хоёрын хооронд олгоо хавчуулагдсанаас өвдөлт илэрхийг абрацовын шинж гэнэ. Хүүс ташаан толгойн шонтон хоёрыг холбосон шугамыг тэнцүү 3 хуваагаад гадна 3-1 дээр дарахад өвдөлт илэрхийг Марк Брунегийн өвдөлтийн цэг гэнэ. Хоёр ташаан толгойн шонтон хооронд нь холбосон шугам буюу линеа биспиналисыг 3 хувааж баруун 3-1 буюу баруун шулуутгэгч булчингийн гадна ирмэг дээр дарахад өвдөлт илэрхийг ламцын цэг гэнэ. Өвчтнийг зүүн хажуугаар нь хэвтүүлэхэд мухар гэдэс дүүн дээр бэхлэгдсэн олгойн байрлал өөрчлөгдсөнөөс баруунаас зүүн рүү өнжирч өвдөхийг Ситковскийн шинж гэнэ. Өвчтний амьсгалыг гаргуулan хэвлийн булчинг нь сулрах үед сүүжний дотор талын хонхорлуу эмч тэмтэрч үзэхэд эмзэглэл илэрвэл Михельсоны шинж гэнэ. Нурууны шулуун булчин, сүүжний ясны дээд ирмэг, хэвлийн ташуу булчин 3-ыг хооронд нь үүссэн петикийн урвалжинд дарахад өвдөлт илэрх нь арын байрлалтай олгойн үрвслийг гэрчлэнэ. Үүнийг Разановын шинж гэнэ.